За яцхан guys. Ингээд Berserk манганы маань Volume 6-гийн 2 дугаар хэсэг ороход ингээд бэлэн болсон байна. Тэгээд бичлэгээ эхлэхээс өмнө дардаг минутад дараад ороод ирээрэй. За ингээд бичлэгэндээ орцгоё. Griffith Charlotte хоёр хүлээн авалтын нүргэн танхимаас холдож гадаа хоёулахна намах орчинд зогсно. Тэрээр гүнжид усан ориглуурын ирмэг дээр өөрийн нүмергөө дэвсэн сухыг санал болгоход гүнж дуртаяа зөвшөөрөв. Газ чатаар өксөх гэж оролцсон ч Каска түүнийг замаас нь зогсоолоо. Хэр буртаг цус нүчөндөө хутгалсан Гацыг Griffith Charlotte хоёрын ярианд саад болж Griffith-ийн нэр хүндийг унахыг тэрээр огт хүссэнгүй. Каска Гацын хувинаас чинжаал хутгийг суглан авч өөрийн хандсуунаас хэсэг даваа тастан Гацын суманд зогцсон шарахыг нь чангалан боож өгөв. Шарлот Griffith-тэй хуучилж энэхүү хүлээн авалт нь Midland төдрийн хооронд өрнөж буй урт удаан дайнаас төрж олов сатаарах гэсэн эцгийн санаа байсныг хэллээ. Griffith намрын ангийн үеэр тэдний дунд өрнсөн эрчүүдийн зэрлэг араншин дайн дайсны хэрэгцээний тухай яриаг эргэн сануулав. Тэрээр эрчүүдийг бусдад хор хөнөөл уцруулах дургуслаа хангаж байгаа бус харин өөрсдийн хүсэл мөрөөдлийг хамгаалж байгаа нь тэр хэмээн тайлбарлав. Griffith цааш нь хүн бүрт биелүүлэхийг хүсдэг өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл байх ёстой бөгөөд ямар ч зорилгогүйгээр зүгээр л төрж амьдрэх хүмүүсийг тэрээр төвч чаддгүйгээ хэлсэн нь шатан дээр зогсох Гацын сэтгэлийг гүнзгий хөндөв. Griffith хэтэрхий олон зүйл нуршсандаа Charlotte-оос уучлал гуйсан ч гүнч Гацын адил түүний үгэнд бүрэн автсан байлаа. Charlotte Griffith-ийг анхаарахтаа л өндөр угсааны сурвалжтан байх гэж бодсноо түүний ил ард гаралтай гэдэгт итгэж чадахгүй байснаа нуусангүй. Тэрээр Griffith-ийг язгууртай хүний бүхий л эрхэмсэг гайхамшигт чанарыг шингээс атлаа жирийн тариачин шиг игэл даруй байж чаддагт нь гайхан бишрэн. Түүний энэхүү зан чанарт нь бүх найз нөхдийг нь өөртөө татдаг болов хэмээн гүнж эргцүүлэн бодоход алсаас тэднийг ажиглах Каска уурандаа нудрага таасан гэдэв. Ингээд Griffith өөр нэгэн хүүрнэл рүү гүн орлоо. Тэрээр өөрийн бүлгийн дайчдыг түүний төсөөлж буй мөрөөдлийн төлөө өөрсдөө зориулж чадах гайхалтай цэргүүд нөхөд мөн гэдгийг хүлээн зөвшөөрөв. Гэвч Griffith-ийн хувьд найз гэдэг ойлголт үүнээс дэс өөр байлаа. Жихэн найз гэж түүний хувьд өөртөө нэн тэнцвүнийг бөгөөд бусдын мөрөөдлөөс хизээж хараат бус амьд явах өөрийн гэсэн шалтгаантай хэрэг тэрхүү мөрөөдлийг нь хэн нэгэн магадгүй Griffith өөрөө ч гიშгэлхийг оролдвол түүнийг сүрэн зогсох чадах тийм л хүнийг хэлнэ гэв. Ингээс энэхүү үгсийг сонсоод аянгад нэргүүлэх шил болов. Каскаш Griffith-ийн яриаг сонсоод Гацад ямар өөрчлөлт орж байгааг анзаарч байлаа. Griffith Charlotte хоёр бие биенийхээ өдрөө ширтэлцэх үед Каска харцаа буруулж орхив. Тэдний яриаг гүнжийн аавгах Julius нас барсан тухай аимшигт мэдээг дуулахаар ирсэн шивгчэн бүсгүй таслав. Julius-ийн өвхлийн цаана Griffith-ийн нарийн зохион байгуулсан хуйлдаан байсныг огт гадарлаагүй сандарч твцсэн хоёр бүсгүй өөр хоорондоо шинэлтэн. Тэр үед Griffith уруулныхаа хязгаарт хүүтийн энэ эмсэглэл тодруулж зогслоо. Griffith харахаа анзаарагдаж амжаагүй Газ эргэж чатаар уруудан явчихв. Каска түүний боосон шарах руу ширцээр хүлээн авалтын танхимын шатан дээр ганцаараа бүрэн эргэлзээнд орсон байдалтай хоцорлоо. 100 жилийн дайны хамгийн шийдвэрлэх тулаан ойртож Griffith дайны талбар руу хөдлөхөөр зэхэж байв. Ордны өнгөлөөр явах замд сайд босс түүнийг өгтөн авч Julius Adonis нарын өвхлийн талаар ам нээгээд энэ бүхэн сүнс чөтгөрийн хордол байх хэмээн сурч буйг хэлв. Харин Griffith түүнд энэ бол хүний л хийсэн ажил хэмээн товчхон хариуллаа. Фос цааш нь намрын ангийн үеэр Griffith-ийн амьд хүрхийг завдсан халдлагын талаар шин таамаг гарсан тухай дуулгав. Тэрхүү таамаг ёсоор сумыг гүнж Charlotte-ороо биш харин Griffith рүү чиглүүлсэн бөгөөд алуурчин төдрийн тагнуул биш харин Windham-ын ордны хэн нэгэн нөлөө бүхий хүний гар хөл байх магадaltaй аж. Griffith энэ сургалт үлэгдсэн шинжтэй хитрхи ирээгүй таамаглал байна хэмээн үл тоомсорлоо. Түүнийг явсны дараа пост дотроо харамсаж энэ ярианы жинхэнэ зорилго нь Griffith-ийг сандаргаж Julius Adonis нарын өвхөлд өөрөө буруутай гэдгээ санамсаргүй ам алдуулах занг байсныг илчлэв. Гэвч түүний занг бүтсэнгүй. Пос ордны дотор Julius-с гадна Griffith-ийг үзэн яддаг олон хүн байгааг эргцүүлж тэднийг Griffith-ийн эсрэг төрхөж болох юм хэмээн сэтгэн. Ингээд эргэж алхахаар зэгтэл Монголын алсад харанхуй сөндөр дундаас Griffith түүнийг хэсэг зур ширүүн ширтэж байснаа чимээгүйхэн эргээд одов. Windham-ын гол танхимд Каска шатаар урууд нэрж буй Griffith-ийг олж харав. Гэвч түүнийг дуудаж амжихаас өмнө гүнж Charlotte Griffith-ийг зогсоон дуудлаа. Гүнж Griffith-д Хүлэг баатрын дүртэй соноцлогдсон ховор чулуу бэлэг болгон байрав. Өөрт нь язгууртан бүсгийн дүртэй нөгөө талынхаа соронц байгааг дуртаад хоорондоо татагддаг энэхүү соронзон чулуунууд Griffith-ийг удахгүй болох цус тулаанаас эсэмэнд буцаж авчна гэдэгт итгэж буугай хэлв.
Гриффит билийг талархаа авсны дараа Шарлотт том цэцгийн савны ард нуугдан зогсох Каскад хандан Гриффитийг тулааны талбарт хамгаалж явахыг хичээнгүйлэн хүслээ. Гриффит Каска хоёрыг ордныг орхин явсны дараа Шарлоттог түүний хойдох Мэдландын хатан хаан замаас нь тосон зогсож Гриффитчиг жирийн игэл ард гаралтай хүнд бэлэг сэрт байлаа хэмээн хатуу зэмлэв. Сэтгэлээр унсан Шарлотт хатан хаанаас зүгтэн ордныг өнрүүгүн одлоо. Ингээд Гриффит Бандав хавкын дайштад тулааны талбар руу хөдлөх тушаал өгөх үед Гацын тархинд Гриффитийг хэлсэн жинхэнэ найзын тухай тодорхойлолт эргэлцээр л байв. Тэрээр тулаанд бэлтгэн дуулганыхаа хаалтаа буулгасан ч зүрх сэтгэл нь хүнд өргөж хизээш хизээнээс илүү гунигтай байлаа. Шижигнэг цахилгааны гэл ба харанхуй тэнгэрийг үе үе зүсэх бөгөөд Бандавтай хавктын дайчид Төдрийн эсрэг хүчний өдөөс сөрөн зогсон. Тулааны өмнө ил нам гүм аниргүй цаг мөчид Каскагийн хөвлөгээр хүчтэй өвдөж тэрээр дотроо чимээг өхөн шаналж байлаа. Үүнийг нь анзаарсан Жудаа биеийг нь асуухад Каска юу ч болоогүй хэмээн яанаас андран түүнийг тайвшруулав. Гриффит давших тушаал өгснөөр хөлсний дайчид Төдрийн цэргүүдтэй цус тулаанд утгалдан орлоо. Хоёр талын арим эн тэнцүү үзэлсэж байсан ч гаргуй чадварлаг Бандавтай хавктын дайчид Төдрийн цэргүүдийг ямар ч цаадагүйгээр араасаа цуулан хөнөөж байв. Гэвч ганцхан хүн дээр тулаан эвгүүтэв. Хевлийн аварх өвдөлтөй шаналсаар буй Каска асартон биетэй дайсныг арайхийн устгатал түүний өмнө сүрдмээр хоёрыг дуулаг өмссөн аврахтан биет Аадон тосон гарч ирлээ. Гриффитийн бүлэгдэх цорын ганц эмэгтэй дайчин атлаа 100 ирсийг удирддаг гэх Каскагийн нэр алдар Төдрийн талд айл хэдийн төгсөн байсан тул Аадон түүнийг Гриффитийн унтлахын өрөөрөө сэм шургасныхаа хүчинд энэ зэрэг дэвтэ юу юм биш үстэй хэмээн чангаар буруушаав. Энэхүү басамжилсан үгс Каскагийн уур хилэнг туйлд нь хүргэж тэрээр ухаан жолоогүйгээр дайрч эхэллээ. Аадон гурвсан жадаараа хүчтэй дайран морноос нь унгаж орхив. Тэрээр Каскаг тулаанд уриалан давталсан ч толгойтой авсаг хүнд цохилд хөвлийн шаналтай нэгдсэн тул бүсгүйн тамирт нөхөө бүрэн барагдаж олигтой эсэргүүц үзүүлж чадсангүй. Аадон түүнд амьд үлдэх ганцхан боломж олгож өөрийг нь хоригдол болж айрмынхан зугаа цулагч эмэгтэй болох эсвэл дараагийн цохилтоор амиа алдах хоёрын аль нэгийг сонгохыг тулгав. Каска түүний шившгийн саналыг няцааж Аадоныг жадаа далайх агшинд үгэлтэйгээ нүр тулахад бэлэн болов. Гэтэл яг тэр эзэгтэй мөчөд Гац цагаа олж ирэн аврах жадыг ил дээрээ тасгаалаа. Тэр Каскагаас яагаад үргэлж байдаг шиг шийдэмгий байж чадахгүй байгааг нь гайхан асуув. Гац ил дээрээ Аадоныг хэлбархан ухрааж тэд бие биенийхээ өөдөөс хамаг хүчээрээ үзэлцэхээр сэтгэл шулуудан зэвсгээ чангалан атгацгаав. Гацын хүчтэй хаалтыг хараад биширсэн Аадон өөрийн хамгийн дээд нуус техникийг ашиглахаар бэлдэв. Гэвч түүний хүчээ хоримтлуулж амжихаас өмнө Гац авраг ил дээрээ Аадоны дуулгаар хүчтэй буулгаж улмаар хажуу тийш нь зүсэн нүрнийх нь баруун хэсгийг тэр чигт нь хуутатан хаяв. Аадон ин аимшиг цохилтоос амьд үлдсэн ч хүнд бэртэж туйлын ихээр айж сандарснаасаа болоод тулааныг цааш үргэлжлүүлж зүрхэлсэнгүй. Гац Каскагаас ягаад гэнэтхэн ийм сул дараа болчихсныг нь асуухад Каска түүнд хариу мархагч тэнхээгүйгээр ухаан алдан унав. Яг тэр үед бүсгүй хавслын ирмэг дээр зогсож байсан тул Гац морин дээрээс түүнийг барьж авахаар гараа сунгатал цаахнаас Аадон нумаар харваж сумаар Гацын хажуу бөөр рүү нэвт зоож орхив. Каскагийн биеийн Гацын хэвддэг шарах хоёр хавсран тэд хоёулаа хавслын ирмэгээс доош орших өн рүү шууд унчхав. Үүнийг харсан Бандавтай хавкын дайчид айц цочролд орцгов. Тэдний дээр цус тулаа ид өрнөж байх зөөр Гац Каскаг уснаас татан гаргаж хөөрэ газар дээр хэвтүүлв. Тэрээр Каскагийн дээрээс тонгоон амьсгалж байгаа эсхийг нь чагнасан ч чимээ гарсангүй. Гац түүнд яаралтай хиймэл амьсгал хийснээр үсгүй хахан байж залгидсан усаа гаргаж амьсгалж эхэллээ. Яг энэ мөчөд Гац бөөрөндөө зогцсон сумыг гинэж санаж гараараа чангаас чанга атхан байж суулган авч хаяв. Гацын үед энэ их зөндөр хавцал руу Каскаг үрээд авирна гэдэг бүчгүй зүйл байлаа. Дээрэс нь борооны улмаас агаар хүйтэн болж Каскагийн бие халуурч эхэлсэн түүний амьд чүрж мэдхээр байв. Гац хажууханд нь байх гүйхээ агууг олж харав. Энэ үед хавслын орой дээрх тулаан дуусчээ. Гац Каска хоёрын уналтыг өөрийн нүдээр харсан Жудаа Гаст нь хоёр болсон явдлыг Гриффитэд яаран илтгэв. Тэд Гриффиттэй сургаггүй алга болсон хоёр салбарын удирдагч хайхаар хавсын доош ирлийн баг илгэхийг хүссэн ч бүлгийн өөр хоёр гишүүн тэдний зэргийн тоо дэндүү цөөн байгааг сануулж Гац Каска хоёр шиг өндөр зэрэглэлийн дайчид өөртөө замаа олоод гараад ирч чадна хэмээн ирлийн баг гаргахыг эсэргүүцэв. Гриффит ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй дотроо зөрчилдөн суун. Гац Каскаг агууруу чирэн оруулж өөрийнхөө сумны шарахыг яран бов. Хоёулаа жиндэг хөлөрж байсан ч дайсны цэргүүдэд олзогдохоосоо имэж
галтулж зүрхэлсэнгүй. Тэрээр Каскаг унтаж байхдаа дараа нь жижигч байгааг анзаараад өөр аргагүй төрж түүнийг хүйтэн нойцоо хувцснаас нь салахын тулд нүцгэлж эхэллээ. Өмдөйг нь тайлж байхдаа Гац гар дээрээ цус байгааг анзаарав. Анх нь түүнийг ямар нэгэн шархнаас үүдэлтэй гэж бодсон ч бүсгийн хөвлийн өвдөлтөд халууралт болон энэ цус нь түүний сарын тэмдэг ирсэнтэй холбоотой болохыг Гац яран ухаарлаа. Дайчин нэр эмэгтэй хүн болж амьдрах ямар их хүнд хэцүү болохыг дотроо чимээгүй хүн эргцүүлнэ. Гац Каскаг даруулахын тулд цээжиндээ чанганаан тэрвэрж хамгаалахын тулд дэлдээ гарныхаа доор бэлэн байлган урт удаан шөнийг даван гарахаар сэтгэл шулуудав. Каска Грифттэй анх хэрхэн учирч байснаа зүйдлэн. Зүүдэнд нь Грифт түүнд өөрийнх нь бүлэгт нэгтгэх хэсэг нь зөвхөн түүний өөрийн шийдвэр гэдгийг нь хэлэх бөгөөд Каска сонголтын ээж амжихаас өмнө цочин сэрэв. Тэрээр хөрвөн хартал Гац агуу амсар дээр явган сууж бүсгүй халууныг буулгахаар хэсэг давуу норгож байлаа. Мөн шөнийн турш Гац түүнийг дааруулахын тулд дээрээс нь навчаар хурцсан байхыг Каска анзаарав. Гац тэдэнд тулгарсан нөхцөл байдлыг товчхон тайлбарлаа. Каска өндөх гэж оролцсон ч Гац түүнийг хэвдэж байхыг зөвлөв. Гэвч хөдлөх агшинт хурцсан навчсан хажууд иш болж өөрийг нь нүцгэлсэн байхыг бүсгүй олж хараад ухаангүй уурсав. Гац юу болсныг тайлбарлах гэж оролцсон боловч Каска түүний нүүр рүү хүчтэй зөхиж улмаар хажууд байсан хоёрд дуулааныхаа хэлтэрхийнүүдийг түүн рүү уурсан шидэж эхэллээ. Гац зөрүүлээд ширүүн авирлаж хэрв эмэгтэй хүн байгаагүй бол аль хэдийн зөрүүлээд зохих байснаа Каскад сануулав. Энэ үг бүсгийн тархинд Адоныг хэлсэн басамжлалыг иргэн сануулж Каскагийн нүдэнд нулимс зээлгэнэн эмэгтэй хүн болж төрхөн түүний сонголт байгаагүй хэмээн хашгичав. Өөрийнх нь үг бүсгүй хэтэрхий гүн шарах тусныг анзаарсан Гац түүнийг тавьчихлахыг оролцсон ч Каска дахин түүн рүү довтлов. Гэвч Гац түүнийг хэлбэрхэн номтгож өөрийнхөө хуурай цамцыг өмсүүлж орхилоо. Тэд жижиг агуун хоёр тал бие биенээсээ зайдуу сууцгаана. Каска өөрийг нь аварсан хүн нь дэлхийн олон хүн дундаас яагаад заавал Гац байх ёстой гэж хэмээн халаглан гомдлоход Гац түүнээс яагаад бандавтай хавхад нэгдэх болсныг нь асуув. Каска асуултын хариулт болгож өөрийн түүхийг хуучилж эхэллээ. Тэрээр хил орчмын анслагдсан жижигхэн тосгон төрсөн бөгөөд тентхийн ардууд асар өндөр татвар тарлагдж идэх хоолгүй хэдэн өдөр чамаагүй өсөглөө явах нь ердөө үзэгдэл байжээ. Мөн хилийн ойролцоо оршдог тул дайсны цэргүүд тосгоныг нь үргэлж тонн дээрэмддэг байв. Нэгэн өдөр нэгэн язгууртан ир Каскаг олж хараад түүнийг худалдаж авахаар эцэгт нь асар их хэмжээний мөнгө санал болгож. Төлцсөн эцэг ихэнч зөвшөөрч Каска нөгөөх язгууртныг даган тэрэгрүүн суув. Гэвч зам зуур язгууртан ир түүнийг хүчирхийлэхийг зандрана. Каска тэрэгнээс үсрэн буусан ч нөгөөхөр түүнийг дорой гүйцэн ирж газарт даран унагчээ. Бүсгүйг аюул төртгий яг өмнөхөн гинэт хаанаас ч юм бэ нэгэн илтгэлс хийж язгууртан ирийн чихийг тас цавчин хаяв. Түүний аврагч нь цагаан морь унсан Грифт байлаа. Грифт харгис сэрийг өөрөө шууд хөнөөчгөж болох байсан ч илдээ Каскаг юм шидэж өгөөд өөрийгөө өөрөө аврахыг тушаажээ. Каскач түүний хэлснээр элдний ишнээс атхан язгууртан ирийн цээж рүү гүн зоож орхив. Дараа нь Грифт түүний жижирсэн байсан гарыг атхан тайвшруулахад Каска аврагчаа бүхэл зүрх сэтгэлээрээ бишрэн шүтэх болжээ. Энэ үед Жудаа тэдэн дээр давхин ирж бандавтай хавхтын анхны гишүүн болох Коркус Пимпинер язгууртан ирийн тэрийг нэг нэггүй тонож дуусныг Грифтэд илтгэв. Бүлгийг нь цааш хөдлөхөөр зөкөхөд Каска ямар ч зэрэгэлзээгүйгээр тэдэндээ хамт явахыг хүсжээ. Бусад гишүүд жаах охиныг дагуулж явахаас саргалж байсан ч Грифт Каскад өөрийнхөө шийдийг зөвшөөрснөөр тэрээр тэдний бүлгийн салшгүй нэг хэсэг болсон аж. Грифт түүнд чи одоо хэрхэн тулдгаа мэддэг боллоо гэж хэлсэн ч бяцхан Каскагийн зүрх сэтгэлд түүнд анх тулдах хэлтийг нь атгуулсан хүн нь Грифт өөрөө байсан юм. За ингээд Берсерк манганы маань улим 6 инхүү дууслаа. Тэгээ бичлэг оруулаагаа удсан түнхээр их уучлаарай. Тэгээд дараагийн бичлэгээр Берсерк Vagabond 2-оос арай өөр төрлийн бичлэг оруулъя гэж бодлоо. Гэтэ яг Berserk Vagabond 2 маань ээжлээд ордгоор ороод явна. Тэгээ тэр хоёрын дундуур нэг ганц хоёр шинэ өөр төрлийн бичлэгүүд орж ирэх баг. За тэгээд дараа 7 хоног юм уу тэрний дараа 7 хоногт уулзцгаая. Тэгээ bye guys.